Энэ энержи гэж засгийн газар орнд байгуулагдсан компанитай бид нар 16 жилийн техник үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бид нар үйл ажиллагаа хийсэн. 25 оны үед бид нар 8 сая 700 мянган тонн ачааг хийсэн. 26 оны үед бол 18 сая тонн ачааг бид тээвэрлэхээр болж байна. Тэгээд үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотойд бид нар өмнөний говь үйл ажиллагааг тэлэх боловсон хүчнээ ороосдургүйгээр говийн бүсэд ажиллаад бодлогын хүрээнд өнөөдөр Монголын төмөр зам компани хөдөлмөрийн нээлттэй өдрийг зохион байгуулж байна. Бид нар 7 сард энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. 270-аад өргөдөл ирсний бид нар 60-ын говийн бүсээс аваад шийдвэрлсэн байна. Тэгээд дараагийн одоо энэ хаврын өдрөл ирж байна. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхд залуучуудаа төмөр замчин гэдэг хүмүүсийн ажил онцлогийг тайлбарлаж, дараагийн энэ ажил мэргэжлээ сонгоход тусдын болох гэж энэ ажлыг өнөөдөр Монголын төмөр зам компани зохион байгуулж байна. Орон говь, дунд говь, өмнөд говийн хэмжээнд бид нар 1000 км 800 орчим километр замыг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Улаанбаатар төмөр зам автомобилгаас замын өдөр бол 1000 орчим километр замыг зохион байгуулдаг. Тэгэхээр үйл ажиллагааны хувьд одоо бид нар цар хүрээ бол Улаанбаатар төмөр замтай ойролцоо болж ирж байна. Цаашдаа бид нар ачаа тээвэрлэх нэг жилийн дотор 9 сая орчим ачаа тээвэрлэж байна. Энэ жилийн төлөвөө бид нар 20 сая 18 сая. Тийм учраас Монголын төмөр зам үндэсний төмөр зам үйл хаалга нэгдээд явж байна. Олон экспорт хийж байгаа. Гол нь бид нөгөө экспортын төмөр зам шүү дээ. Та бүгд мэдж байгаа энэ экспортын төмөр зам ямар үн өгчөлтөй баригдсан биш. Баригдсан төмөр замаараа бид нар эдийн засгийн ач холбогдолтой эдийн засгаа өргөжүүлэх, экспортыг дэмжих гэж хүрээнд ажиллаа хийгээд одоо та бүгд мэдж байгаа өнөөдөр Монголын төмөр зам компани China Energy гэдэг компанитай гэрээ байгуулснаас хойш яг өнөөдөр 5 сая ачаагаа тавьж байна. Энэ бол 1 жилийн төлөв. Бид одоо 26 онд дахиад 5 сая, дараагийн 2 жил 6 сая, 5 дахь жилээс бид 20 сая ачаа тавьжлын төлөвлөгөөтэй байгаа. Энд бид төлөвлөлөн бэлдэж ажиллаж байна.